За энэ биржийн тухай хуулийн өөрчлөлт бол үнэхээр бас нэг тийм урагшлах биш, ухрахараандаа хийчихсэн нэг ийм л хуулийн өөрчлөлт орж ирж байгаа. Энэ дэр гишүүд байр суурьудаа хэлж байна. Би баян хороондорч бас байр суурьудаа хэлсэн. Нэмээд нэг зүйлийг бас асууж тодруулъя. Бас байр суурь илэрхийлье. Зөвхөн энэ бартер гэдэг үгний цаана зөвхөн нэг юм эдийн засгийн нэг арилжаа хуулиур гэдэг зүйл энд гарч ирж байгаа төдий биш ээ. Би бас энийг сангийн сайд байнаас хариулаасаа гэж хүсэж нэг асуулт авах гэдэг байгаа. Энэ өөрөө бартер гэдэг ингээд арилжаа юм шиг. Гэтэл энэний цаана улсын төсвөөр дамжиж хийгдэх бүтээн байгуулалтын гэдэг ажлыг төрийн өмчт компанитай гэрээлээд шууд хийх юм байна л да. Тэгэхээр эн чинь Монгол улсын хурлаар ордог, Монгол улсын нэгдсэн төсвөөр дамждаг, төсвөөр хийдэг энэ санхүү эдийн засгийн төсвийн тогтсон тогтолцоог чинь нураах нь шүү дээ. Чи одоо төрийн өмчт компани бартераар нэг гэрээг хийлээ, тэрийг очиж сургууль цэцэрлэгчл байрны энэ баахан юм одоо бүтээн байгуулалтын гэдэг гоё нэртэй ажлуудыг хийчихнэ. Гэтэл эн чинь төсвөөр орохгүй, улсын хурлаар орохгүй, улсын хурлын тэр хөрөнгө оруулалтын хэсэгт суухгүй, улсын хурлаар хилцэнэ гэж байгаа. Тэгэхдээ Монгол улсыг 2 дахь 3 дахь 4 дахь төсөвтэй нь болгох нь шүү дээ. Ингээд энэний цаана дахиад нөгөө нэг том төр гэдэг чинь төрийн өмчт аж ахуй нэгж гэдэг чинь яаж данхааж яан томорч яан энийг дагаад засаглалгүй авилгалын асуудал руу орж яан гэж бид нэр ингээд үздэг ярьдаг үгсээр л ирцгээдэг. Гэтэл нөхцөл байдал яг улам л их энэ рүү чинь улам өдөөс нь ийм тогтолцоо руу орох юм шүү. За биш үү ч гэж дээ. Одоо энийг бас ингээд янз бүрээр л та наргүй улсын хурлаар тэгнэ ингээд ярина л да. Тэгтэл энэ чинь төсвийн гадуур төрийн өмчт компанидар асуудал шийдэгдэг. Одоо нөгөө оптек гэрээний асуудлуудыг бид нэр ярьж байсан. Улсын хурал дээр төсвгээд нэг 3 их найдын төсвийг хөрөнгө оруулалтыг одоо хуучин 76 гишүүн, сая 126 гишүүн нэг 40 тоног намаржингаа ярьдаг. Гэтэл 18 их найдын оптек гэрээг төрийн өмчт компанидар хийгээ хийсэн байсан шүү дээ. Улсын төсвөөр ярьдаг хөрөнгө оруулалтаас 6-7 дахин ихийг төрийн өмчт компани захирлаар гарын үсэгт зургуулад улсын нууцт аваад тэгэд энийг хөрөнгө оруулалтын ажил гой ажлуудад нэрлээд хийсэн. Яг л энийг ч одоо бүр ингээд тэр гарсан авилгалын схем, авилгалын сүлжээг чинь одоо нэг гой нэрийн дур яг хуульчлагдах гэдэг шүү дээ. Бүр ингээд хууль ёсны болгож төсвөөс гадуур, улсын хурлаас гадуур бүтээн байгуулалтын ажил нэртэйгээр санхүү эдийн засгийн тогтолцоог нураах. Ийм л хор одоо тийм үр дагавар өндөртэй ийм нэг гэрээний зүйл заалтал яриад байна гэж бодож байна. Энэ дээр сангийн сайдыг бас нэг тайлбар өгөхийг хүсэж байна. За сангийн сайд болдын жавхлан хариулт өгье. За зөвхөн шинэ асуулт нэрлэе. Ийм юм байгаамаа. Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгт. Нэг хүнд ноогдох байгалийн баялгаараа эхний 20-д. За гэтэл нэг хүнд ноогдох үндэсний орлогоороо 100-аас хойш байгаа. Энэ хоорондох зөрүү хаана байгаад байна вэ? Энийг бид нар эргэлтэнд оруулж чадахгүй хоцроод байгаа тал учир байгаа юм. Тэгэхээр бид жил ирэх тусам төсвөөс хамааралтай эдийн засаг, төсвөөс хамааралтай улс орон гэдгээ багасгах гэдэг энэ зарчим руу орчихсон. Та бид цуг сууж байгаад энийг концепцээ шийдчихсэн. За тийм учраас бид газрын доор байгаа энэ түүхийдээ баялаг болгож ашиглах нь өнөөдөр бидний хамгийн том зорилго болж ирж байгаа. Тэгэхээр төсвөөс гадуур гэдэг ойлголтоо бид төсөвтөө энэ зэрэгцэх тэр түүхийдийг яаж баялаг болгох вэ? Төсвөөрөө бид нэр эмчнэрийнхаа цалин тавья, багш нарынхаа цалин тавья. Харин бүтээн байгуулалт энэ хөгжлийг урагшлуулдаг энэ том асуудлуудаа бид яаж ямар их усүрээр өөр боломжит ямар боломжууд вэ тэр болгоныг бид тодорхойлж хуульчилж байгаа л энэ. Их хурл өөртөө улмал итгэлтэй л болох ёстой шүү дээ. Бид энд хуульчилж байна. Хуульгүй байж болохгүй. Хэлцэх ёстой. Хуульчилж дүрмтэй болгож цаашаа яаж явах вэ гэдгээ тодорхойлгож байгаа. Баялагын солилцоо өөрөө шинэ харилцаа. Бидэнтэй ижилхэн байгалийн баялагтай
өнөөдөр бидний туулж байгаа энэ шийдэл хүлээсэн зовлонтой асуудлуудыг 20-30 жилийн өмнө туулаад өнгөрүүлсэн. За өнөөдөр тодорхой үр дүнд хүрсэн ийм тодорхой дэлхийн туршлагууд байна. Бид суралцах ёстой. Мууг нь хаяад сайн нь авч хэрэглээд эндээ одоо хөрсөн дээрээ буулгаад энэ дээрээ хилцээд их хурлаараа хууль болгоод цааш явах нь чухал. Хуульгүй явж болохгүй. Хууль болгож орж ирж байгаа ч өөрөө энэ маш чухал байхгүй. Бидний парламентын засаглалтаа энэ улс орны маань хамгийн гол одоо үндсүүл энэ. Хөрсөн дор байгаа түүхэн эдийг баялаг болгох нь бидний нэг том боломж. Гүйцэж яриулах юм уу чухлан сайд болцсон уу? Яг энэ зөвхөн гишүүний асуугаад байгаа нэг л зүйл байгаа шүү дээ. Одоо засгийн газар бол энэ 2025 онд жишээ нь 80 сая тонн үрс экспортод гаргана гэдэг төлөвлөсөн байж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ бартерын харилцаа, баялаг солилцооны харилцаа ороод ирэхээр тэр 80 сая тонн дотор ч орвол яах юм орохгүй юм уу? Эсвэл тусдаа харилцаа үүсэх юм уу? Энийг л тодорхой хариулжвал болох юм шүү дээ. Тэгэхээр жохлон сайд энэ дээр нэг гүйцэг хариулж байна. За төсвийн хууль гэдвэл өөрөө хууль. Хуулийн дээр цэг таслалгүй тоо бүгдийг нь заасан байдаг. Тийм учраас энэ хоорондоо холилдох юм бол байхгүй, нэмэгдэж хасагдах юм байхгүй. Бид төсвийн хуулиар барих ёстой. Нэмэгдэж гарч байгаа энэ асуудлууд бол тусдаа өөр асуудал шүү. Өөр асуудал. Төсвийн хуулиас бол тусдаа яригдах ийм их усрэл гэж ойлгох хэрэгтэй. Төсвийн хуулитай ерөөсөө